Өдрийн мэд үзэгчдээ Next Store аялал жуулчлалын 4 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Сүмбэр маань өнөөдөр бас хөтөлж байна. За ингээд сүмбэр маань зочдоо танилцуулъя. За өнөөдрийн маань зочдоор Tesla Investment компани гүйцэтгэх захирал Эрдэнэ Баяр. За тэгээд Squatter дүүргийн 2 дугаар орон засаг дарга мөн Amadeus Mongolia компани бизнес хөгжлийн захирлаар ажиллагаа Батхүү нар маань ирсэн байна. За өдрийн мэндийг та хоёртаа хүргэе. За өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэе. Сар шиндээ сайхан шинэлцгээсэн үү? Сайхан шинэлж байна. Өргөн дэлгэр сайхан шинэлж байна шүү дээ. Сар шинийн дараах манай анхны бас дугаар байгаа тий. Одоо сар шинийн мэндийг бас нийт үзэгчтэй хүргье. За өнөөдөр бидний зүгээс ярилцахаар сэдв маань болохоор ухаалаг аялал жуулч. За тэр дундаа технологи, бодлого, за тэгээ үйлчлэгээний нэгдэл гэдэг хэсгүүд дээр ярилцах байгаа. За тэгээд анхны асуултыг болохоор би Батхүү зочноос асууя гэж бодож байна. За ер нь Монгол жуулчид ирээд анхны 24 цагтаа ямар одоо хүндрэл бэрхшээлүүдтэй тулгардаг юм болоо таны бодлоор? За бас их өөрийгөө очлоо танилцуулаад эхлэе тий. За тэгье. Тий, манай сүмбэр сая хэллээ. Би болохоор одоо Squatter дүүргийн 2 дугаар орон дээр одоо яг өөрийнхөө төрж өссөн газараа бас ингээд засаг дарга хийх боломж олдоод ингээд 2 дугаар орондоо засаг дарга хийж байгаа. Тэгээд миний мэдээж салбарын туршлага гэх юм бол одоо яг энэ travel tech буюу аялал жуулчлалын технологийн салбарт сүүлийн 10 гаруй жил ажилласан. Amadeus IT Group гэж Испани технологийн компани байгаа. За мэдээж энэ шиг бас дэлгэрүүлээд хэлээ ярих бах. Тэр утгаараа бас энэ аялал жуулчлалын одоо Next Tour гэдэг энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаад бол баяртай. Тэгээ би бас түрүүнд урдчихсэн дандаа одоо бас салбарын одоо бас таньдаг дотн хүмүүс байгаа болохоор одоо нөгөө нэг талаас бас дотны яриач гэдэг юм болох гээд байна уу гэж. Тэгэхээр их сайхан үр дүнтэй тэгээ их мэдээлэл одоо үзэгч сонсогчдоо бас нэг мэдлэг мэдээлэл өгсөн тийм ярилцлага болох болов уу гэж бодож байна тийм. Баярлалаа танд. За Эрдэнэ Баяр захирал өөрийгөө бас товчхон үзэгчтэй танилцуулаад гол яриалгаа харцгаая тий. За бүгд нь өдрийн мэнд. Tesla Investment-ийн гүйцэтгэл Эрдэнэ Баяр байна. Гэхдээ энэ аялал жуулчлалын салбар гэхээр ч одоо хөрөнгө оруулагч хүн чинь бүх салбарын болцтой биш үү? Тэгэхээр бид хэд бол ер нь бас яг сүүлийн 7 жилийн хугацаанд бол бас яг travel tech-ийн чиглэл рүү ер нь бол технологийн дотроо ялангуяа travel tech-ийн чиглэл рүү бас хөрөнгө оруулалтууд нэлээд идэвхтэй хийгээд сүүлийн 1 жил 2 жилд бол бүр илүү жоохон супер апын төслүүд рүү орцсон явж байгаа. Тэрийг бас удахгүй тэгээд дэлгэрэнгүй яриад явах байх гэж бодож байна. Тийм байна тий. Одоо тэгээд саяны асуултаа бас Батхүү дараасаа асуу. Хариулт авъя өөрийгөө танилцуулах. Одоо дараа марга байхгүй. Бид бол бүгдээрээ салбарын одоо яг энэ тоогоонд бас нэлээд бага хугацаанд ажиллаж байсан. Одоо манай гомбо сүмбэр бол бас л travel tech-ийн яг одоо энэ эксперт хүмүүс байгаа. Тэгээд яг хуу та хэд маань энэ бол бас их тийм нэг талаас их өргөн хүрээний асуулт байна л да тий. Гэхдээ би бол илүү хувийн талаас та юу гэж бодож байна гэж асууж байгаа юм болов уу гэж бодоод хариулъя гэж бодож байна тий. Тэгэхээр яг хуу манай улсад ингээд жуулчид ирэхэд ер нь эн чинь нөгөө жуулчлалд гэлтгүү ер нь зорчигч тээвэр гээд за ингээ ирж байгаа аль нэг газрыг сонгоод аялымж гэдэг юм уу тэр маань өөрөө тэр газрын inspiration буюу сэтэл авахаас ер нь эхэлдэг болов уу гэж. Ер нь яагаад Монгол руу ирэх ёстой юм бэ? Яагаад Монголыг сонгох юм бэ гэдгээс эхлэх баг л та. Ирээд одоо нөгөө юу эзэх вэ гэхээс илүүтэйгээр яагаад Монголыг гэдэг ч юм. Тэгэхээр энэ хүрээнд яг одоо манай улсын хэмжээнд бол нэлээ Go Mongolia гэдэг амжилттай хөтөлбөрүүд ингээд одоо сурчлах, таниулах тий. За мөн одоо манай одоо мэдээж урлаг спортын чадвартай залуучууд манаас улс орноо их нэлээд сайн таниулж ах шүү байна. Бид нар одоо бас нэлээд харж л байгаа. Одоо physical Asia ч гэдэг юм уу тий. Солонгос улс руу бас нэлээд жуулчдыг татах зүйлүүд явагдаж байгаа. Тэгээд тэндээс ирээд тэгээд тэнд нэг тийм хүлээлт үүсэж байгаа байх л та. Нэг газараас тэр инспирэшн сэтэл аваад тэгэхээр тэр хүлээлтийг болоод яг энд байгаа Монголд ирээд одоо туулж байгаа зөрүү хоёр хэр байгаа вэ гэдгийг л бид нар бас бодолцох хэрэгтэй болов. Тэгээ илүүтэйгээр нөгөө нийч одоо яг зорилтод тийм бүлгийн аялагчид хэрвээ ирэх юм бол манай улсад бас нэлээд тийм сэтгэл ханамжуудыг авах магадгүй тэр экстрим за магадгүй тэр бүр юуч байхгүй хоосон тэр тал нутаг руу очиод тэр байгалийн сайханд амраад тэр бараг бясалгал хийгээд ингээд явах нь илүү хэрвээ тэрийг бид нэр сайн тэр бүтээгдэхүүнийг сурчилж чадах юм бол тэр хүлээлтийн зөрүүгээр маш сайхан байх. Эсвэл өөрт нөгөөтэйгээр бид нэр хэрвээ их commercial зүйлийг их одоо сурчлах юм бол тэр тал дээр бас нэг зөрүү үсээд яг ирээд одоо бид нар харсан чинь нөгөө тав тухтай аялал биш арай нэг өөр зүйл байна штэ гэдэг тийм
бас аялагчд маань тийм зүрх үүсэх болов гэж бодож байна. Тэгэхээр яг хөө тэр түрүүний асуултан дээр бол тэгэхээр энэ бол нэг их өргөн үрээний асуулт байна л гэж бодож байна л да. Тэгээ Эрдэнэ хоёр захирал бас энэ тал дээр тийм таны бодлоос хаалцсан юм тест. Одоо энэ аялал жуулчлалын салбарт бас нэлээдгүй технологиг хөгжүүлээд тэгээ олон нийтэд ингээд хүртээмжтэй байдлаар дотоод болон гадаад тал руугаа аль алийг ингээд хөгжүүлж байгаа хүний хувьд та бас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцахгүй юу? Яг саяны хилдэг угаасаа их өргөн сэдвэн ч мөн болж байгаа. Ер нь яг асуултыг ингээ харахаар түрүүний хилдгээр ер нь сэжим үүсчиж ирнэ. Ирсний дараа хүлээлтийн зөв байх нь зөв байх. Ер нь яг хүлээлтэн дээр бас нэг асуудал бас байж исэн. Би нэг удаа Солонгос нэг бизнес харилцагч нараа дуудаа аваад ирсэн чинь айгүй тухтаа аялуулах гээд бодсон. Бараг л их айтах юм бэлдээл ингээ явж исэн чинь мань нөхдүүд над руу юм жоох уурлаад байна. Би өөр гайхаад тэгсэн чинь нөгөө Солонгос контентоор нөгөө пурго утсан. Яг үнэ. Тэгээ говь явна пурганд суул гэж байна. Тэгээ ерөөсөө зорилго нь тэр байсан. Тэнгүүт чинь би анх бол бас яг нарийн энийг ойлгодог байсан. Хүн чинь ингээд Монголдо байгаад ахаар энэ чинь би ингээд энэ хотоол хараад иргэн тойрны хараад ингээд бодоод ирсэн чинь яг гадагшаа байж байгаа буцаж ирээд гадны хүний нүдээр харахаар Монгол гэдэг чинь ерөөсөө тийм амар амгалангуу тэр хөдөө нутаг тэр нэг юм экстрем маягийн нэг юм аялал тий Монголд очисон гэдгээр одоо ингээд нэг тэр компани удирдлага одоо эргээгээд ярьж байгаа юм ингээд очоо би буцаад очоод уулзахаар одоо тэр нэг гадны том усуд руу очисон байна л да. Тэгээ гой аялал жуулчлалын Бали одоо юу гэдیں те Лас Вегас гэхэд нэг ч тэрийгэ ярьдгүй юм байна. Ягаад гэвэл нийтлэг аялал жуулчлалын нөхдүүд аялаад үзсэн. Монгол явсныгаа л тэр хүн чи хөөрж байна. Би бараг ийм үзээд, ийм хараад, ингэж яваад монголчи одоо бараг хамгийн хүүтэн, хамгийн халуун ингээл тэр зүйлүүдийг ярьж тэр хүн ингээд үнэхээр кайф авч байгаа байхгүй би ийм газар очисон шүү гэдгээрээ бусдандаа ингэж хөөрдөг газар юм бэлээ л дээ. Тэгэл тэр үед би бодсон байхгүй үнэхээр Монгол бол бидний харж байгаагаас өөр юм байна. Зүгээр тэр нийтлэг тэр нөгөө түрүүний нэг асуудал гэдэг зүйлийг бид нар зөв өнгөрүүлээд энэ хүртээмжээ зөв тааруулчвал Монгол гэдэг бол ерөөсөө жуулчлалын хувьд бол одоо хамгийн одоо тийм гоё цэгүүдийн нэг бүр юм сонирхолтой цэгүүдийн нэг. Тэгэхээр яг түрүүний хилдгээр одоо тэр жуулч өрөөд ирлээ эхний хідэн цагт одоо юу гэдэг эхний өдрүүд дээр байгаа тэр нэг одоо хотод байгаад хөдөө явах моох тэр нэг хөдөө явахад эхний хэсэг гэсэн энэ нэг хүлээлтийн зөв тавиад өгчвөл дээрэс нь тэрэндээ жоохон бэлтгэлээ хангацгаачвал бүгд усаараа хангачвал ер нь бас болохоор санагдаад байгаа шүү дээ. Бэлтгэлээ хангана гэд одоо ингэж байгаа шүү дээ. Би сая бас та хоёрынхаа яриан дээрээс нэг зурсхан юм ороод ирлээ. Солонгос жуулчид өнгөрсөн 2025 оны нэг 7 хүн аялаад тэгээд тэр нутагтаа ингээд юм юу байгаа шүү дээ. Дардан гоё юм засмал зам байгаа шүү дээ. Тэрэлжийн зам руу орчоод жоохон хэсэг нэг чулуутай замаар явсан юм байна. Тэгсэн чинь Амилхиадны хэсэг. Тэгсэн чинь бүр тэрэнд нэг юм адреналин хөдлөөд айгүй баярлсан юм түүх бас бидэнд иржсэн л да. Гэх мэт л одоо яг Эрдэнэ хоёр захирлан бас хэлдэгтэй адилхан юм. Аялалчин өөрөө нэгсэндээ нөгөө юм үйлчлэгнээс гадна юу хүлээж байгаа юу одоо сэтгэлд нь хамгийн их үлдсэн гэдэг юм байна. Одоо бид нар олон улсын нөгөө нэг дэлхийн орнуудаар ингээ олон төрлөөр аялж байгаа ч гэсэн хамгийн ой тогтоолд нь үлдэж байгаа юм баг Монгол байж магадгүй гэдэг юм манай жуулч ч гэсэн бас тэгж тэмдэглэсэн байдаг юм шүү те. За саяны асуулт асуусан чи бүгдээрээ гоё сайхан яваад гэлээ. Яг гоо би зүгээр асуултаа асуусан шалтгаан нь болохоор яг нөгөө нэг юм одоо нэг юм бодоод ирж байгаа тий. Тэгээд тэрэн дээр ямар нэгэн одоо бэрхшээлтэй тулгардаг ч юм уу эсвэл бол нөгөө талаас нь хүлээлтийн зөрөө өсөх гэдэг талаас нь асуусан юм. Одоо харин нөгөө талаараа болохоор яг гэдэг нь ихээр та бүхний одоо яг аялал жуулч дээр ажиллаж исэн одоо ажиллаж байгаа болон энэ одоо технологиуд нь яг ямар хуу байдлаар энэ жуулчдад тэр асуудлуудыг шийдэж өгч байгаа юм бэ? Эсвэл яг нөгөө нэг хүлээлтэнд нь хүрэхийг зорж байгаа юм бэ гэдэг талаар асууж байгаа. Гэнэ. За тэгээ би яг саяны хэлдгээр бас нэг асуудал яриа ихээр бас шууд бахмаг асуудал ярихаар жоохон сонирн байгаа ярихгүй тэр чинь гэхдээ асуудал байгаа гэвэл бүх газар байгаа манай ч асуудал байна. Гэхдээ зуны хугацаанд бол монголчин бас төгжрөл утааны асуудал багтаа. Энэ нэг аялал жуулчлалын хай сизонийн үед. Гэхдээ хүмүүс тэгж бодоод идэх юм ингээл зүүн даазад гоё. Амар их аялдаг гэж хүн бодоод байна. Гэхдээ зүүн даазад хай сизон байдаг байхгүй. Борооны үйлрэлтийн чинь бас аялаад байгаа хүний тоо хайцсангүй баг. Тэгэхээр Монгол аялал жуулчлал гэдэг чинь өөрөө тийм тайм период юмнууд бас их нөлөөлдөг. Тэгэхээр Монгол бол ерөнхийдөө зуны энэ талд нь юм уу, дэрэн дотроо яг зуны нэг хэдэн сарда одоо хамгийн том аяллуудаа авдаг. Одоо өвлийн аялал жуулчлалыг нэг жоохон хөгжүүлэх гэж явж байна. Гэхдээ ер нь хүрээд ирэх үед бол түрүүний хэлдгээр хүлээлтийг зөв тавьчаад
Гол нь одоо нэг энэ чинь зах зээл өөрөө хөгжих хэрэгтэй байгаа. Одоо ингээд сүүлийн нэг мэдээ харж байхад чинь Airbnb зориулаад түрээсийн орон сууцны зах зээл өсөлт үзүүллээ гэдэг. Өнгөрсөн жилийн тоо гарч ирж байна. Тэр чинь жуулчид ирээд байгаа учраас хүмүүс за би энэ баг байрыгаа ингэж байлгаж ирснээс жуулчдад түрээсийн болгоод хуурчихъя. Гэт ингээд зах зээл эрэлтэд дагаад л ерөөсөө энэ бүх зүйлүүд дагаад хөгжих баг. Гэхдээ энэ дээр бол одоо ингээд асуудлуудыг харахаар хүн чинь ингээд жуулчид түрээд ирэнгүүт Монголд бол бас жоохон гайданс муутай. Мэдээлэл ревю жоохон муутай байдаг. Тэгээ гадны юм руу ч яваад очиж жуулчин чи баг энд цэг хүртлээ бүх юм төлөвлөдөг байхгүй. Төлөвлөлтгүй аялагч гэж дэлхийд одоо баг байхгүй болсон. Ерөөсөө би хаана очиж буух юм, хаана нисэх юм. Одоо ерөөсөө хаанаас хаавартлын очиод хаана буугаад тэгснэ таксигаа яах юм. Очоод энэ ойрхон дэлгүүр оршигоо яах юм. Бүүкинг ямар юм үзэж харах юм гэдэг энэ бүх зүйл ихнээс их тодорхой байх хэрэгтэй. Монголд одоо би бол ингэж ойлгоод байгаа. Эхний нэг одоо жил одоо энэ юу явж байгаа юм дээр илүү тийм гайд суурьтай буюу одоо яг юм тур компаниудын суурьтай аялагч нар ирж байгаа. Ягаад гэвэл Монголыг тэд нэр одоогоор сайн мэдэхгүй учраас илүү яг full package шиг авч явж байгаа. А одоогийн байдлаар сүүлийн нэг жилээс анзаарч байгаа юм нь бол солонгос жуулчид өөрсдөө бүүкинг хийгээд нисчирэх боломжууд нь нэмэгдэж ирж байгаа. А тэгэхээр дагаад одоо бидний ингээд яагаад одоо аялал жуулчлалын салбар дээр ингээд хараад яваад ирсэн гэхээр аялал жуулчлал өөрөө тэр чигээрээ дэлхийд бараг 95% технологичсон. А Монгол бол одоогоор бас энэ ийм агцууд гараа явж байгаа. Билет бичлэгтэрсэн хэдүүлээ дотоодын гарч байгаа автомобилыг харах чинь өмнө нь бол билетийн нэг ийм цагаан цаас барьцсан л явж идэг байсан шүү дээ. Одоо нисгүүн цусны буудлын дээр цаастай хүү ирнэ. Байхгүй гэдэг чинь энэ шилжилт аль хэдийн бидний ингээд мэдэх түвшнээс нэлээд өндөр өөрчлөлтүүд ороод эхэлсэн. Тэнгүүд эсэргээрээ нөгөө талаас чинь болохоор юу ихээр фул бүр дижиталцсан нөхдүүд ирж байгаа учраас бид нар тэрэнд ийм зам засч өгөх хэрэгтэй юм байна. Тэгээ сүүлийн төслүүд маань манайх бол илүү тийм нөгөө Тино төсөл маань одоо гадны жуулчин ирлээ. Бид нар Grab Map-тай хамтраад хотын мапыг шинжилж байгаа. Энэ мапыг одоо энэ жуулчин өрөөд ирэхэд нэг юу байдаг штэ. Улсуудад очихоор нэг Kakao Map ч юм уу юу гэдэг Alipay дээр өөрийнх нь map Baidu-ч байд юм. Ингээд нэг юм тухайн улсад нь ингээд updated map-ууд дээр байж идэг. Жуулчин ирлээ гэд map дээр хараад нэг юм юу харагдах хэвээр ихээр би иргэн тойронд юу байна. Эрэндээ би одоо буулаа энэ нэг онгоцны буудлаас буугаад нэг буудалд очсны дараа хаана байгаа л хармаар байна шүү дээ. Ойрхон нэг дэлгүүр Эмисан тий ер нь нэг ойрхон ресторан юу би энэ маргааш хайчих билээ. Гэл ингэнгүүт чинь энэ бүх зүйл дээр map guide хийдэг учраас бид нар энэ мапыг хөгжүүлээд муу ер нь таксины үйлчилгээг дотоод дууддаг болно. Дотоод таксины үйлчилгээг бид бүхэн бас дуудахгүй оруулаа явж байна. Энэ нь болохоор эргээгээд жуулчин ирлээ очих газар хүртээ транспорт хийх хэрэгтэй юм байлээ л дээ. Энэ бол гол мэдт нь. Тэгээд тэгтээ тэрнийхээ өмнө бук хийх хэрэгтэй. Нөгөө ресторанаач байд юм уу? Тэр нөгөө музейгээч байд юм уу? Бук хийн. Тэрнээс биш за төөрөд яваад очдог нөгөөх нь ажиллаж байгаа ч юм уу, цаг нь зөрчсөн ч байд юм уу? Гадныхан бол ерөөсөө хизээш тэгж нүдэ анж жагаад яваад очно гэж юм байдгүй учраас энэ болгоны нэм дижитал дэд үтс дээр тавьж өгснөөр жуулчны ийм ойлгомжтой байдлыг дэмжих юм байна. Дээрээс нь тэр бүх хүмүүст хэрэглээг нөвчих юм. Тэгээ бид бүхэн бас цахим мөнгөний зөвшөөрлөө бас энэ өнгөрсөн 12 сард авсан учраас одоо жуулчид маань бас аппликейшн ашиглаад өөрийнхөө гадаад картаа холбоод төлбөр тооцоо хийх боломж нэгчиж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг ийм цогцорны хийгээд явхад ер нь цогцоор наваа юу. Одоо бас орон нутгийн болон дотоод автобусын тээврийн юмнуудыг бас холбох гээд ер нь ажлууд маань ингээд үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол тэр хүмүүс тодорхой байдал гэдэг нь өөрөө систем дээр эхэлж авчих хэрэгтэй байл гэж ер нь хараад байгаа. Тэгсний дараа тэр нөгөө ойлгомжгүй байгаа асуудлууд нэлээд зэгцэрж ирээд тэгээд буцаага сервис үзүүлэх. Энэ чинь зүгээр бид нар нэг юм зөвхөн гайданс хийж байгаа байхгүй. Одоо тэгэнгүүт чинь тэр чинь нөгөө буудал, ресторанууд гэдэг нөгөө бүх юмнууд маань өөрсдөө тэрийгэ дагсан юм. Уялдаатай болж эхлэх ёстой болж эхлэв дээ ш. Тэр нь жуулчдад френдли байх ёстой ч үед юм уу. Бүүкинг хийхт нь аятайхан байлгах. Одоо ер нь л бид нар нэг бөөнөрөө хамтарч л хийхгүй бол эн чинь маш том зах зээл, маш олон оролцогч талтай. Бид нар бол текер юу шийдэж ийм гэхээр ямар ч байсан тэр хүний маршрутыг гайд хийчих. Ямар ч байсан нэг төлбөрийн төлдөг болгох чи, транспортын хийхэд нь тусалж, map дээр болон үйлчлэгийн газруудыг хайхад нь дэм болчи, буудал болон нислэгийн захиргалагт нь бас онлайн дээр дэмжиж өгч гэдэг нэг EMR бас хөгжүүлээд одоо бараг л дуусах шат руугаа бүх төслийн өрөөнд яваад байна. Одоо манай Эрдэнэ хоёр захирлын ярьж байгаа хооронд бид нар бас дэлгэцэн дээрээ Тино
аппликейшны татах холбоос болон мэдээллүүдийг бас гаргаж ийн л да. Тэгээ мэдээж нөгөө Tino Chart, Tino Go гэдэг одоо энэ бас яг таны хэлдэг шиг саяны одоо direct буюу юм чиглэл гайдыг гаргаж өгч байгаа юм шиг байна тий. За shopping бол мэдээж нөгөө төрөл бүрийн худалдаа авалтууд бас орж ирж байгаа бах. Яг энэ дээр бол илүү голчлон бид яаж юу гэж харж байгаа дотоод үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн юм болон хүнсний бараг хүмүүс чинь жуулчдын тав тухай бодохоор нэг орой морь одоо бас нэг гадуур дотор юмаа сайн мэдхгүй учраас бас нэг Grabs чинь нэг хүнс мүнсээ захих гэдэг тал байдаг шүү дээ. Буудалтаа ороод нэг хідэн тараг нэг ундаа ус мус авчмаар байдаг бас ойрхон буудалд нь бас нэг дэлгүр үлгөр нь хол байдаг ч юм уу тийм тохиолдолд энэ хүргэлтийг бид нар хотын нэг хідэн бүс дагуулгах тавиад хүргэлт хийж байгаа. Энэ нь бол одоо ажиллаад бас нэг 2 жил болцсон. Илүү одоо жуулчдын төвтэй болгож өөрчилж байгаа энэ жилээс бол. Жуулчд гэлтгүү л одоо бидэнд хүртэл хэрэгтэй. Ямар ч Тиног бол татцсан байгаа. Тэгэхээр одоо төрөвчлэн хэрэгжилж иглээ тий. Маш гоё амжилттай гоё юм төсөл аппликейшн хэрэгжүүлж байгаад бас та бүхэнд бас баяр хүргэе. Тэгээ нэр үнэхээр бас энэ бол алга ташгүй байхын аргагүй бол яг энэ сая Эрдэнэ 2 захирлын ярианаас ингэ сонсоход энэ зорчигчдын аялагчдын гаднаас ирж байгаа чиглэлтгүү дотоод байгаа хүмүүсийн яг энэ нөгөө экосистемд нь одоо бүх цэгт нь үйлчлэе. Одоо тэр юу л хэрэгтэй байна тэр юмыг нь бас энэ супер аппараа дамжуулаад шийдчихье гэдэг. Одоо манай сүмбрийн төрөний асуугаад байгаа технологи талаас нь ер нь энд ингэж шийдэл байж болох юм уу гэдэг асуугаад байна л да. Тэгэл тэрэнд энд хариулт нь бэлэн байсан юм байна. Би ч толгоо гашлагаал байж байна. Батгуу даргын маань бас хувьд бас яг энэ нөгөө Сүхбаатар дүүрэг 2 дугаар хорон засаг дараагаас гадна өмнө ч бас энэ одоо ч гэсэн салбар дээр ажилласаар л байгаа. Бас мэдээж экспертүүдийн нэг гэж би бол ойлгодог. Тэгээ энэ нөгөө Amadeus гэдэг систем байгаа. Энэ өөрөө цааталтаа нислэгийн олон улсын нислэгийн одоо систем гэж би бол ойлгодог л да. Тэгээ энэний талаар та бас товчхон бас танилцуулахгүй юу. Тэгээд энэ систем юугаараа онцлогийн дээрээс нь яг энэ системийг хэрэгжилж байгаа нийт одоо нислэгийн тийзний агентууд бас байгаа тий. Airline компаниуд байгаа гэх мэт л одоо үзэгчид бас энийг бол сайн төдийлөн сайн мэддэг. Тий аргагүй. Яагаад тэгэхээр манай систем маань өөрөө энэ B2B бизнес буюу яг нөгөө бизнес партнеруудынхаа хүрээнд ажилтдаг систем учраас төдийлөн олон нийтэд одоо мэдээлэлд байдгүй. Гэхдээ энэ систем маань бол бүр 1983 оноос хойш түүхтэй Европын 4 том авиа компани нийлээд Lufthansa, Iberia, SAS тэгээд Air France гэж 4 авиа компани нийлээд бид ер нь бүх авиа компаниуд нэг өөр өөрийн системээр өөр хэлээр ажиллаад байна. Бид нэгдсэн нэг системтэй байя гэд. Тэгээ Amadeus энэ IT группыг үүсгэн байгуулж нэг систем дээр бид бүх захиалга хамтд нь хийя гэд. Тэгээд тэр маань өөрөө өргөжөөд бид бүх одоо энэ зорчигч тээврийн урсгалын экосистем дээр цэг болгон дээр нь бид нар бас өөрсдийн технологийн шийдлээ одоо оруулъя. Нэг сонгосны буудал дээр Amadeus-ийн систем бай. За билет захиалгын систем дээр Amadeus-ийн систем бай. Авиа компаниудын систем дээр зочд буудлын захиалга. За даатгалч гэдэг юм уу. За cruise ч гэдэг юм уу. За галт тэрэг те. Энэ бүх цэгүүд дээр бид нэр Amadeus-ийн технологиг нэвтрүүлээ. Энд хүн хамгийн гол нь хүн төвтэй буюу зорчигч төвтэй. Зорчигч тэр хаана байна? Тэнд одоо Amadeus-ийн системээр тусалж дэмжлэг үзүүлээ технологийн шийдлийг гаргая гэдэг үндсэндээ эрхэм зорилготойгоор үүссэн компани. Одоо бол нэг дэлхийн 190 гаруй оронд салбар нэгжтэй. За нэг 21 мянган хүн ер нь бол ажиллаж байна. За өөрийнх нь үнэлгээ бол 36 тэрбум еврогийн үнэлгээтэй. Одоо ер нь бол бас технологийн хувьд гигантуудын нэг 2018 онд би санаж ин топ 10 софтверийн компани нэг болж исэн. SAS, Microsoft гэл ингээл Oracle гэл явж байгаа Amadeus 10-т ороод явж исэн. Тэгэхээр яг хуу бид одоо мэдгүй боловч бидний одоо та бүгд онгоцны буудлын дээр очиод boarding pass уншуулгад тэр артталт нь одоо Amadeus системээр дамжаал нөгөө захиалгын системээр дамжуулаад одоо энэ iTrip ч гэдэг юм уу, Tapa Trip ч юм уу, Airlink-ээс ингээд билет авахд тэр артталт нь одоо Amadeus-ийн систем л мотор нь эргэж идгээл гисүүг юм байна. Тэгээд одоо нэг дэлхийд 3.5 тэрбум хүн жишээ нь нодлон бол Amadeus-ийн системээр зорчсон байна ч гэдэг юм уу. Ер нь ингээд тооцоол юмнуудыг харах юм бол ер нь хүн болгонлны л амьдралд арт талд нь бас оролцож идэг л нэг юм одоо гигант систем одоо global distribution system гэж бид нэр хэлдэг GDS ийм систем байгаамаа. Тэгээ энд одоо ингээд нэг сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. За тэгээ ямар ч гэсэн бас их бахархдаг Монгол залуучууд бид нараас тавуулаа одоо ингээд Монгол залуучууд энэ бас олон улсын том системд бас мөр зэрэгцээд ажиллаад манай авиа компаниуд бол бас энэ систем дээр одоо үйл ажиллагаа бүр үндсэн системээ болгоод одоо манай Miat жишээ нь 18 оноос хойш үндсэн системээ болгоод ашиглаж байгаа гэдэг юм. Хөнөө Airlines бас өмнө орж ирсэн гэл. За бусад томоохон авиа компаниуд бол бүгдээрээ ашигладаг. Нэг 400 гаруй
авиа компани бол дэлхийд Amadeus систем дээр үйл ажиллагаа явуулж байна. Бас нэлээд том олон улсын систем байх нь шүү дээ. Монголд бас одоо 10 гаруй жил болж байгаа гэсэн нэвтрээ. За тий, ер нь бол 15 6 жил болчихж байна шүү бид нар тий. Тэгэхээр ч одоо бас зах зээлийг тэлж байгаа бас нэг гол хүчин зүйл байх нь шүү дээ. За саяны ерөөсөө ярианаас нэг юм ингээл надад тод буугаад л технологи л гэдэг юм. Тэгээд нөгөө талаасаа технологиг бид нар хүчээр өгöd байгаа ширхлэгч өөрөө нэхэд байна тий. Би ирээд шууд юм харанхуугаар газар очихгүй нэ. Эсвэл би одоо онгоцны бодол дээр очиод явах газараа захиалахгүй нэ. Би гэрээсээ авч явах гэдэг. Тэгэнгүүт ер нь хоёрын хувьд энэгүй технологийн хөгжил ялангуяа travel tech дотроо ер нь ойрын 5 жилдээ хаашаа яаж чиглэж хөгжөхөр байна вэ гэж харж байна. За одоо тэгээд бүгд л санал нийлэх бах AI болоод social media гэдэг хоёр зүйлрүү л ер нь явж гин гэж ойлгомжтойгоор бид нар л харж байгаа. Amadeus-ийн зүгээс ч гэсэн яг энэ AI тал руугаа ер нь технологиуд нэлээд шилжээд Microsoft 2020 онд тусгай гэрээ байгуулсан. За тэгээд энэ партнершипийн хүрээнд бол одоо илүү одоо энэ AI технологи төр суурилсан хайлтын системүүдийг илүү сайжруулах, за захиалгын системийг илүү сайжруулахыг ажиллаж байна. За сүүлд болохоор энэ Amadeus-ийн бас Hey гэдэг нэлээд инновацлог технологи бас гарч ирж байгаа. Тэрэн дээр ямар онцлог гарч ийн гэхээр энэ social сувгуудаас би нөгөө түрүүн ярилцлага ихэнд хүн ер нь нэг тийшээ зорчих. За нэг ялангуяа аялагчид бол нэг газар сэтэл авах хэрэгтэй юм байна. Inspiration гэж ярьдаг тий. Тэрийг хаанаас хөвчлээ авч ийн гэхээр бид нар Instagram-аас, TikTok-оос, YouTube-ээс, Facebook-ээс ч юм уу их авч ийн. Тэрэнд нь одоо Amadeus-ийн технологи нөгөө бидний партнерууд буюу нөгөө онлайн travel agency ч гэдэг юм уу, билет захиалгын систем гэдэг аяллаа энэ партнеруудынхаа технологиг шингээгээд оруулж юу гэхээр маш энгийн. За TikTok дээр бид нар одоо юу гэдгийг сайхан Бали руу аялья гэд дөрвөлөө одоо Балигийн сайхан бичлэг хайгаад Бали руу аялал ер нь ямар юм бэ гэд сайхан далаатай юм байна, ийм юм байна гэд гарангуут тэнд нь шууд тэр бичлэгнийхэн доор нь шууд нөгөө үсэрдэг линк гараад ирдэг. Энд та яг энэ үзэж байгаа одоо хауза захиалж болно. Энэ аяллаа энэ резортод захиалж болно гэд тэн дээр нь гараад ирдэг. Дараад орохоор тэр захиалга ичдэг ч гэдэг юм. Тэгэхээр хүний одоо нөгөө яг амьдралын хэв маягт зориулсан энэ travel tech үл яг тэр тал руугаа л хөгжиж байна. Нэг талдаа бол тэр social сувг дээр байна. Нөгөөх нь бол мэдээж энэ AI-ийн хүрээнд бол одоо илүү хүнтэй харилцаж байгаа юм шиг харилцаа ярианаас тэгээд илүү нөгөө хүнд яг customized буюу өөрт нь хэрэгтэй таалагдж байгаа тэр аяллахаа пакэжийг авч байгаа. Ер нь тэр тренд рүү явж байна гэж бодож байна. За та бас тий. Би ч бас түрүү яриа эхлэхээс өмнө нөгөө Amadeus ч бол одоо яг л манай одоо үндсэн нийлүүлэгч одоо энэ Amadeus гэдэг бол ер нь миний одоо бидний ярьж байгаа энэ салбарын хамгийн том одоо ингээд нэг юм эдис рүү норцсон компани юм бэл. Бүх зүйл дээр бид нар холбогдож хамтарч ажиллаж эргээгээд нэг нэгэндээ давуу тал өгнө. Бид нар ч локал талаасаа давуу тал өгнө. Дэлхийтэй холбогдох болгонгууд нэг үрлөө очиж хамт холбогддог. Энэтэй бид нар одоо хийцэн байгаа юм буруу ард суугаад амьдрал үгээс урагшлахгүй учраас ингэж хамтдаа дэлхийтэй зэрэг хөгжих нь л одоо энэ бид нар залуучуудын хийж чадах хамгийн чухал юм учраас бид нар бас хамтраад ажиллаад одоо хэдэн жил өнгөрч байгаа. Яг одоо энэ систем дээр л яг саяны тэр системийн тренд гэдэг дээр бас ер нь AI одоо юу гэдэг дээр бас тэрнээс ярихаас өмнө би эхлээд бас нэг үнцэг бас хараад байд. Юу гэхээр юм чи өөрөө нэг юм концепт дагдаг. Ер нь концепт өөрөө нэг юм сүүлийн үеийн залуучууд нар нэг шинэ концепт гарч ирээд байгаа нь new luxury гэдэг нэг концепт байна. New luxury. Тэр яаж ийм гэхээр хүн чинь өмнө нь бол нэг юм том алтангийн зүүцсэн том лаг машинтай хүн бол амар тийм тансаглал тий нэг юм luxury хүн байлаа шүү дээ. Одоо luxury-г ямар хүн мэдрэмж аваад байна гэхээр гэр бүлтэй цагаа зарцуулдаг, эрүүл мэндэд цагаа зарцуулдаг. Тэгээ баг нэг юм том алтан гинжин ирэх болоод баг сүүлдээ утсуулж хуйрлал тий. Нөгөө ингээд ийм хэрэглээ биш юм байна. Ерөөсөө энэний тэгтээ яг new luxury гэдэг концепцийн хамгийн том тренд нь өөр аялал байна. Одоо хэдүүлээ ингээд эргэн тойронд гараад найз нөхөд эсвэл ажиллаж байгаа хамтрагч нараа харахад за ямар ч үсэн жилдээ нэг аялна гэсэн тийм зорилго тавьцгаасан. Дэлхий өөрөө энийг ингээд дэмжиж байгаа. Ер нь бол одоо нислэгийн ингээд процессыг аяллаа процессыг харах чинь өмнө нь бол усан онгоцоор одоо барыг дэлхий нэг тврүү очно гэдэг чинь шинэ discovery байсан бол тэр цагны явсаар ягаад онгоц орж ирээд тэгтээ онгоц ихлээр luxury байсан. Маш үнэтэй цөөхөн идүүн л нисдэг юм байсан. Одоо бол ингээд энэ өөрөө энгийн хэрэглэл рүү шилжсээр хагаад бараг л зүгээр хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг шүү дээ. Ерөөсөө ингээд бараг хот хоорондоо тус хоорондоо явж идэг нэг юм хүн чинь өөрөө тийм дэлхийд даяар явж ажиллаж амьдардаг ийм дижитал номад гэдэг рүүгээ ингээд бараг яваад ирсэн. А тэгээд тэнгууд орчин үеийн залуучуудын концепц нь ягаад юм гэхээр
нэг үнэтэй байр, машин, эсвэл нэг юм үнэтэй юм авч тэрийгээр гоё үнэтэй брэнд өмсөхөл ерөөсөө огтоос биш. Энэ нь жоохон тийм recycling тал руу, sustainable тал руугаа харж байгаа юм. Тэгвэл ерөөсөө тэрэнд хамгийн их зарцуулалт хийж байгаа дэлхийн бүх улсын хүмүүсийн хувьд бол аялал гэдэг юм дээр бүгд нэгдсэн. Ерөөсөө л тэрэнд мөнгө зарцуулахдаа бол хинч харамсгаа үлдсэн. Зүгээр сууснаас нэг жоохон мөнгө цуглуулад нэг газар аялаад шин юм сураад дэлхийдээ танилцахыг нөгөө өмнө лагшри гэж боддог гэсэн зүйл одоо ингээд шин юм болчихгоот нэг лагшри буюу ерөөсөө л тансаглал гэдэг зүйл аялал болсон. Тийм учраас л одоо энэ Монголд явж байгаа өсөлт чинь зөвхөн Монголд явж байгаа биш. Дэлхийд даяар энэ аялал жуулчлал нь ковидоор нэг хэдүүлэнгийн чинь нэг тэг зогссон шүү дээ. Тэг зогсоогоо аялал жуулчлалын салбар яг унах шахаад нэг юм болж явах чинь анзаарч ирсэн зүйл юу гэхээр энэ сэргэн үстэй. Гэж ингээл бодогдол донд бид нар орж исэн байхгүй юу? Таны энэ дээр нэмэт хэлэхэд энэ сая 2025 оны олон улсын агаарын тээврийн холбооноос гаргасан судалгаанаас энэ аялал жуулчлал нисхийн салбарт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг эзэлж байна гэж. Тэгэхээр дангаараа энийг салбар ийм том хэмжээнд одоо эзэлж байна гэдэг бол энэ бол маш их ирээдүйтэй том одоо их айл байна аялал жуулчлал. Тэгээ би бас яг санал нийлж байна. Бас нэг судалгаан дээр ийм байд юм байна. Тухайн улсын GDP дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт аялал жуулчлалын одоо гадагшаа аялж байгаа аялал жуулчлалын корреляц хоёрыг шууд хамааралтай байд юм байна гэж. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хүн тодорхой хэмжээнд орлоготой болоод цалин мөнгө нь ингээд аривчаад сайхан болоод ирэхээр амьдрал тэгшэрд ирэхээр хамгийн түрүүнд хийдэг юм аялал юм байна. Ер нь гэр бүлийнхнээгээ аваад хаа нэгтэйгээ аяльяа л гэж. Тэгэхээр манай улс одоо ингээд цаашаа улам хөгжөөд явж байгаа. Тэгэхээр энэ залуучууд бас ихтэй те 70% нь одоо 36-7-оос доош насны одоо демографикийн хувьд маш залуу ус учраас бид бол энэ аялал жуулчлалын салбар бол маш их ирээдүйтэй салбар гэдэг бол гарцаа байхгүй. Тэгээ жил ирэх тусам дандаа өсөж байгаа. Дотоодоос ч явж байгаа аялал байна. Дээрээс нь одоо гаднаас ч орж ирж байгаа жуулчдын тоо ч гэсэн бас одоо сая одоо 900 мянга руу хүрлээ гэж нотлон дэгж штэ. Тэрний өмнө жил 800 гаруй мянга болсон. Бид эд ч одоо 1 сая жуулчин гэдэг сайхан зорилго тавьсан байж байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ ер нь бол яг тренд бол ерөөсөө маш их өсөлттэй байгаа салбараа л гэж харагдаж байна. Тэнгүүд одоо саяны одоо ингээд тренд өсөж байгаа дээр чинь нэг юм бас анзаарагдаад байгаа. Бид нар одоо нөгөө бас нэг зарим яриа байдаг. Бараг Монголоос бид нар аялахаар мөнгө нь гараа авчиж байгаа шиг юм яриад байдаг. Бас тийм тохиолдол байна шүү. Тэр чинь энэ зүгээр нэг юм юу байгаа даахгүй. Монголоос залуучууд хүмүүс аялаад очлоо, ажиллаар очлоо, юм сурна, соёл сурна. Тэр чинь маш их тийм knowledge явж буцааж авчирч байгаа. Тэнд очиод үдцсэн хүмүүс буцаж ирэхээр яадаг хэр тийм хэмжээний сервис нэг юм. Тэр хэмжээгээр бизнесүүд дагаж чангардаг. Тэ энэ чинь ингээд импортын бараа гэж байна, үйлдвэрлэл локал бараа гэж байгаа. Харилцагч бүгдийг хүсэж байгаа шүү дээ. Зөвхөн нэг юм хүсээд хүний харилцагч ингээд нөгөө нэг сэтгэл ханамж дуусчихгүй байхгүй. Тэгэхээр энэ гарах ёстой. Буцаагаад бид нар оруулж ирэхэд л нэмэх ёстой. Энэ тэрнээс нэг судалгаа байсан шүү дээ. Та барыг тэрийг харсан юм шиг байна. Харьцуулчихсан Монголоос гадагшаага явж байгаа хүмүүсийн зарцуулж байгаа мөнгө за доллар тэгээд мөн одоо Монгол руу орж ирж байгаа жуулчдын зарцуулж байгаа мөнгөний урсгал 2. За Монголоос гарч байгаа хүмүүсийн одоо зарцуулж байгаа долларын урсгал бол 2 дахин их байна. 2.3 дахин их ч үлээ. Тийм байсан. Гэхдээ тэрийг би зүгээр яг энэ хоёр зүйлийг харьцуулж болох зүйл юм уу юм уу гэдэг дээр бас эргэлзээтэй хувь хүн талаа бол яг л тэр чинь хоёр өөр зүйл ер нь бол байгаад байна. Яг зүгээр ганц дүгнэлт эндээс хэдүүлээ харж болохын логикоор тэр нь юу гэхээр магадгүй бид нар бас авчирч иж байгаа зуулчтай тэр нөгөө өшөө илүү одоо мөнгөн зарцуулалт хийх одоо тэр боломжийг нь олохдоо бид нэр илүү анхаармаар юм болов гэж тийм. Магадгүй одоо түрүүний яриад байгаа тэр Tino App-аас одоо удлаа нэмэгдүүлвэл тийм шүү гэдэг ч юм уу зүгээр яг энэ бол жок. Гэхдээ тэр талаас нь бид бас харж болох юм а гэж бодсон. Хэрэглээг илүү тухайн хэрэглэгч болгонд илүү нөгөө тохируулж ер нь хэдүүлээ юм биш үү? Бизнес хийж ивэл сайн хоолтой байвал би үнэтэй зарж чадна үстэй. Одоо зүгээр нэг бизнесээ хийж бизнесийн талаас авал. Яг тэрэн шиг бид нар гадагшаа галж байгаа хэмжээгээр дотооддоо нөхөх ёстой л байхгүй юу? Яг гоо тэрийг шууд харьцуулж болохгүй. Гэхдээ тэр хэмжээгээр бид нар энэ дотоодод байгаа 9 жуулчтай яаж илүү мөнгөний олж авах юм. Одоо ингээд хэдүүлээ нэг зүгээр жижигхэн Disney руу ороход л үүдэнд нь Disney-гийн мерч зараад сууж идэг үстэй. Юунууд одоо солонгосууд нэг юм доод болгоцсон нэг гүн ороход. Нисхүүд нуцны буудлаар нь дүүрэнгөө ороход тий. Манай Тайландууд манго зарж штэ. Тийм шүү дээ. Эн чинь өөрөө ингээл нэг буцааж олох энэ брендийг үүсгээ тэр брендээрээ нөгөө үедээ ингээ гарт нэг бэлэг бол атгуулад гаргах тий. Энэ чиглэлээр хүртэл бид нар ингээд мөнгийг
дотоод үйлдвэрлэлийг бүхэн процессыг урсгах юм нэмэр авах. Тэрнээс энэ бол одоо бизнесийн байгууллагуудын ингээд хийж тэрний араас хөөцөлдөх ёстой. Бидний ингээд өөрсдийгөө хөгжүүлэх, өрсөлдөх, шат агуулгах цэг нь ерөөсөө тэр энэ дотооддоо үлдэж байгаа орлого тэр нэмэлт гоё хөтөлбөр хөө. Ингээд сэтгэл хөдлөл мөнгө зардаг л байхгүй. За энийг л авахгүй болохгүй гэж бодоод эсвэл энд л очие. Маш гоё дээр үеийн одоо нэг юм дэмд ресорт хийвэл яах вэ? Одоо эний чинь ингээ харахаар тэр өвөр Монголын бүсэд Монголын аялал жуулчлалыг бараг нэг юм дупликейт хийгээд тавьсан дотоод аялал жуулчлалаар ирнэ алж шүү дээ. Тэр чинь ингээд энэ дээр би нэг жишээ хэлэхэд нэг Чингис хаан гэх кино байдаг. Өвөр Монголын хийсэн. Бидний бүгдийг нь үзчихсэн. Тэрний хийсэн тэр нэг тузын тэр компанитай би нэг очиж уулзсан. Тэгэхэд тэнцээ ингээд Чингис хааны дэмтэй ингээд Инэр Монголиа гээд хотел хийцэн, кино хийцэн. Тэгээд дотоод аялал жуулчлал ирэхээр яхаа тэнд хамгийн үнэтэй бууж байгаа. Тэгээд тэдний компани юу хийсэн гэсэн чинь хувцс хийгээд архигээд тавьчихсан. Ерөөсөө тэр ингээд Монгол гингүүд Чингис хааны нэртэй тэр ингээд юмыг ашиглаад тэр ингээд жуулчин хүрээд ирэхэд маш их зарцуултыг буудалт нь. Одоо сүүл дахиад нэг кино хийсэн тэр нь одоо Netflix-ийн орохгүй явж ах шиг байлаа. Гэхдээ тэр нь одоогоор гараагүй. Хувлаагийн хааны кино хийнгүүтээ тэндээ хийсэн нөгөө зургийн сценийхаа газрыг одоо шотыг явуулчаад ресорт болгоод хувлаа ресорт болгоо яах. Тэгэхээр эдгээр чинь ингээд нөгөө нэмэн өртөг яаж ингэж болох уу гэдгийг маш сайн харж контент улс одоо бизнесүүдийн уялдаа ингээд сайн байхад тэнцээ ингээд дагаад хөгжил нь ороод ирж байгаа. Гэхдээ би бол энийг нэг тийм монголчууд нэг чадахгүй болохгүй нэ гэж бас хардггүй. Энд чи өөрөө бид нар цаг хугацааныхаа юмыг туулаа явж байгаа. Одоо ингээд жуулчлал нэмэгдэж байгаа урсгалаар хаанаас нь яаж илүү жуулчдад тав тухтайгаар үйлчлээд илүү их мөнгө олж авах уу гэдэг энэ ийм урсгалыг бид нар салбар ярих хэрэгтэй. Манай салбар чинь нийлж тэрийг л ярих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа шүү дээ. Эрдэнэ сахирлын ярен дээрээс бас үзэгчтэй ч юм уу ер нь нөгөө үзэж байгаа хүмүүстэй ярихад энэ дан ганц нөгөө хувийн хөвшлийн бас нэг оролцоо дангаараа явдгүй шүү гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ бид нар ч гэсэн өөрсдөө хувийн хөвшил дээр байсан тэр хувийн хөвшлийг хамтарсан байдлаар энэ салбарыг хөгжүүлвэл илүү амжилттай болно гэдгийг хараад байгаа. Тэгэхдээ одоо бидэд нөгөө саяны Эрдэнэ сахирлын хэлдэг шиг өөр Монголд нэг цэгүүд ингээд улам ингээд аялал жуулчлалын бүр бүс болгоод байна шүү дээ. Одоо resort байгуулаад тэр нэрээр нь илүү үйлдвэрлэл мэрчаанд байгуулад ингээд явж байгаа. Манай Улаанбаатар хотод ирж байгаа ер нь бол яг Монголыг зорж ирж байгаа жуулчдын их дийлэнх нь одоо Улаанбаатар хотод дамжиж байгаа. Тэгээд Улаанбаатар хотод ямар нэгэн байдлаар нэг хонж байгаа. Тэгээд энэ хоног дээрээ одоо тодорхой хэмжээний орой үдэш ч юм уу гарах те хотоор зугаалах юм явж байгаа. Тэгээд Сүхбаатар дүүргийн төлөөлөл орж байгаа хүний хувьд би яг зүгээр асуумаар санагдлаа л да. Тэгээд Сүхбаатар дүүрэг чи өөрөө бас нэг өсөндөө яг хотын бас юм гол төв хэсэг байгаад байна шүү дээ. Тэгээ энэ дээр ер нь та хэд маань бас болоо төлөлтийн хувьд юу хийх төлөвлөгөөтэй байгаа бол гэд магадгүй зүгээр хуваалцах болох юм те. За яг манай дүүргийн хувьд бол бас яг энэ бас онцлогтой л доо. Сүхбаатар дүүрэг маань яг таны хэлдгээр Улаанбаатарын төв зэгт байна. Худалдааны томоохон цэгүүд бол бас яг Сүхбаатар дүүрэг дээр байдаг. Одоо манай хүүхдийн зууч гэдэг юм уу, их дэлгүүрч гэдэг юм уу байдаг. Тэгээ тэрнтэй холбоотойгоор яг дүүргээс тэр одоо газрууд дээр ирхэн жуулчдыг дэмжих үү гэд бодлогын юмнууд бол явдаг. Нийслэлийн одоо аялал жуулчлалын газраас бас бодлого юмнууд нь батлагддаг. За яг дүүргийн хэмжээнд бол нэг 70 гаруй одоо хөшөө дурсгал тэгээ одоо яг жуулчдын очдог цэгүүч гэдэг юм уу байдаг. Тэр болгон дээр нь одоо юу гэдгийг бодлогын хэмжээнд яаж засвар үйлчлэгээ юмнуудын найдвартай их үү гэж. Яг хамгийн алдартай юу цэг гэх юм бол одоо дам даржаагийн хийд байна. Одоо дам даржаагийн хийд маань бол одоо манай дүүргийн бас одоо түүхэн дурсгалт газруудын хамгийн бас гол онцлогтой одоо Улаанбаатар хотын туйрыг тавихад байсан одоо томоохон хийд байгаа. Тэгээд нодлон жишээ нь Японы эзэн хаан ирэхэд бол бас тэнд очиж хүндэтгэл үзүүлсэн ч гэдэг юм уу, тэр Япон цэргийн одоо мухан дээр очсон ч гэдэг юм уу. Тэгээд тийм юмнууд бол байдаг. Тэгэхээр яг хаа Сүхбаатар дүүргийн хэмжээнд бол яг хаа тэр онцлог дээрээ тулгуурласан одоо хэрхэн энэ жуулчдад илүү их аюулгүй таатай мэдээллийг нь түгээсэн ийм одоо бодлого хэрэгжүүлэх үү гэдэг талаас нь л хараа явдаг гэсэн үг байна. Тийм. За эргүүлээд хэдүүлээ нөгөө технологийн буюу нөгөө Теногийнхаа асуудлууд руу бас дахиад эргэж ормоор санагдлаа. Теногийн хувьд за бүх хүчгээр ингээ хангачиж байгаа юм байна те. Тэнгүүд дотоод аялагчтай бас зориулсан одоо би сүүл сонсохноо такси үйлчлэгийг илүү сайн хөгжүүлж гаргаж ирэх гээд байгаа шүү дээ. Одоо бид нар бас ярианы өмнө бас нэг буу халж явахтай ярьлаа тий. Энэ талаараасаа бас та товчгоо мэдээлэл хүргүүл ирж байгаа тур оператор. Яг энэ супер ап гэдэг утгаараа эргээгээд одоо гадагшаа аялал жуулчлалд явж байгаа хүмүүсийн бас рутин дээр бид нар байрших ёстой. Энэ манай гол партнер одоо Амьд Юс гэдэг. Тэгэхээр бид нар нислэгээ
бол одоо ингээ онлайнжуулаад, буудлаа онлайнжуулаад яагаад бас ингээд Amadeus өөрөө тэрийг Монголд хийх биш. Тэр чинь Amadeus өөрөө B2B юу юм бүгдийг холбодог газар. Бид нар бол хэрэглэгчтэйгээ уулзах цэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг хөгжүүлэх ёстой юм байна. Хэрэглэгч рүүгээ ингээ хүрцгээе. Тэгээд энэ дэлхийн юмтайгаа холбоё гэдэг ингээ зарчмаар манай дээр орох юм бол нислэг, буудал, даатгал, eSIM ингээд бүгд орцсон байгаа. Сая өнгөрсөн 12 сараас эхсүүлээд бид нар гадаа таксиг оруулсан. Энэ өөрөө яагаад утга учиртай байгаад байгаа гэхээр хүн болгонд бас хилний асуудал. Тэгээд торлох хүчин зарим хүмүүс байгаа. Тэгээд дээрэс нь төлбөр тооцооны асуудал байдаг. Тэгээд нэг карт холбооны эсвэл нөгөө ап руугаа бүртгүүлэн татуулна гэж явж ирсний оронд уг нь Монголд байгаа дансандаа Монгол төгрөгөөр сервис аваад ивэл их гоё байгаад байдаг. Яг үүндээ жуулчин очиод яадын гэхээр за буудал нислэгээ бол захих нь Монгол жуулчдыг ярьж байгаа шүү нислэгээ захичих нь. Тэгээд араас нь очихоор такси үйлчилгээ их чухал байгаад байдаг. eSIM чухал байгаад байдаг. Тэрнээс бас харьцангуй нөгөө карттай явж байгаа үед бол нөгөө үйлчлэгийн газар ороод тэрийг төлөх бол бас нэлээд тийм учиртай байдаг. Тэгэхээр энэ такси үйлчилгээ гэдэг цэгийг нэмж өгснөөр энэ нэлээд тийм хөөрхөн том фул цикл болчих юм байна гэж бид нар үзээд энэ дээр 57 улсын ер нь такси үйлчилгээний одоо платформудтай холбогдоод одоо Grab, Kakao одоо сүүлд Alipay ч үт юм уу гэрээ байгуулад одоо яаж юм нэхэр манахаас очиод шууд мапн дээр одоо Tino дээр ороод таксигаа дуудахад Grab-ийн такси, Kakao-ийн такси хуржрэл үйлчилгээ үзүүлчихэл төгсгөлд нь Монгол мөнгөөрөө хэмжлэгээ төлчөөл байж байна. eSIM-ээ төлөө явчихна. Тэгэхээр манай гадагшаа жуулчилж байгаа улсуудад бид нар бас энэ тав тухтай Монголоос гарч байгаа сервистэй бид нар бас нөгөө Монголдо байгаа давуу тал нэг цэгээс нөгөө цаг руу явах дээр бид нар бас нислэг буудал бүхэн дээр бас юм бас дайггүй үнийн саналуудыг монголчуудаа гаргаж өгч чадж байгаа. Шимтгэл байдгүй. Шимтгэл үү? Байга шимтгэл. Бизнес чи өөрөө ерөөсөө юун дээр явж байгаа л дээ. Би аялал жуулчлалын бизнес шимтгэл дээр л явж байгаа. Тийм. Гэхдээ шууд тэр Kakao ч гэдэг юм уу, Grab-ийн такси ирээд үйлчилгээ аваад тэн дээр Монголоос би төгрөгөөрөө ингээд худалдаагаа хийчихлээр тэрний одоо нөгөө хөврүүж очиод ингээд байх шимтгэл ер нь бас харьцангуй гайгүй. Энэ бол бид нар нэг юм сайн хариул нэг юм банкны нэг ерөнхий шимтгэлтэй төсдөө нэг тийм болж шүү дээ. Амар өндөр юм бол тавьчих. Тэр нэг 100000 төгрөгийн такси барилаа гэхэд нэг тэр чинь нэг 200 300 400 500 төгрөгийн ялгаа гарвал их юм багхгүй. Нөгөө тэр чинь бас бид нар тооцоолгож явах хэцүү байдаг. Тэр чинь нөгөө цааталтаа нөгөө цаг, минут юунаас хамаарат үннүүд нөөр гарчдаг. Яагаад би энийг бас асууж байгаа вэ гэхээр одоо гадаадд бид нар ч очиод тэдний одоо юу гэдэг Grab ч үт юм уу аппликейшнийг суулгая гэхэлэр нөгөө банкаар одоо карта олох боломжгүй. Тэг боломжгүй байдаг болохоор бэлэн төлөлт хийх хэрэгцээ гарна. Бэлэн төлөлт хийхлээр одоо бэлэн мөнгөө солиулна барина гэж. Тэрний exchange-ийн rate байна. Нэг бол одоо ATM-ээс мөнгө аваад тэгээд одоо ашиглана гэхэлэр бас хэцүү байдаг ч гэдэг юм байна. Тэгэхээр энэ олон одоо асуудлуудыг бас шийдэж. Тэр чинь ингээд яг instant payment гэдэг нэг хэсэг үүсчихэд байгаа сүүлийн үед одоо такси үйлчилгээнд дээр нийтлэг гарч байгаа. Хүү ер нь дэлхийд ч Монголч нэг юм асуудал байгаа гэдэг нь яг төлхийн наанд жолоочтойгоо төлбөрөө өгж авалцсан гэдэг чинь нэг юм стресс хамгийн өндөр стресс такси дээр нэмээд хэлчих болов гэж бодлоо. Барьерыг хаана гэдэг шиг юм. Тэгээд эхлээд үнийн таацал байгаа. Хоёр дахьт нь ихээр төлөхөө зогсчихвол ард машинаар сигналдаад байдаг. Юм уу эсвэл нөгөө жолооч нь яараад хоошоо эргэж муухай хараад те. Би тэнд нэг хөдөө нэг юм ямар ч нэг юм юуг болцсон айтаа те нэг юм паникнд орцсон. Тэр үсээ яг нэг юм тэр үедээ юу байж ийн гэхээр бид нар нөгөө нэг юм 30 секунд за бараг зарим минут хүртэл зарж байгаа. Тэгвэл тэр 30 секундэд яаж юу болж өнгөрч ийн гэхээр ерөөсөө тэр жолооч дарааж байгаа боломжийг алж байгаа хэрэглэгч яг тэр 30 секунд маш өндөр стрессийг авдаг. Тэгэхээр манайх хэрн гадаадд нь ч байсан, Монголд нь ч байсан санал болгож байгаа юм зүгээр очиод destination дээр очисон бол шууд буугаа явчих. Тэгээ араас нь төлбөрөө төлчих гэдэг нөхцөлийг санал болгож байгаа. Шууд буугаал тэгээд шууд буугаал араас нь нэхэмжлэхээр төлөгдөн гэсэн үг юм. Тэгэхгүй болохоор л тухайн үед нь яг төлөхгөөл суухаар ч одоо түрүүний хэлдэг бэлэн мөнгөтэй одоо ер нь Монголд одоо буцаага 100 төгрөг хариулаад өгчих хүн байгаа. Ер нь одоо бидний карманд одоо ингээд бэлэн мөнгө байгаа юу гэвэл байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо амар карт пост тавьсан карт уншуулахгаа явж байгаа ч хэцүү. Тэгэхээр одоо энэ технологи орж ирж ижил энэ асуудлууд бүрэн шийдэгдсэн. Гадаад ч яг л ийм байгаа даахгүй. Бид нар явж очлоо. Бас одоо нэг учиргүй нэг бэлэн мөнгө өгөөл нөгөөх нь яг хідэн төгрөгнөд бутархаатаа нь хариулж өгөхөө суугаал тэр нь зөрүү мөнгөхийн зоосыг хэн авах чинь тэр нэг юм ойлгомжгүй юм байдаг. Энийг бол энэ дэлхийд дээр бүтэн цахимжиж ижил маш шийдэх хэмжээ болж байгаа юм байна. Тэр нь бол тэгээд араас нь нэвчлэхээр төлөөд явчихдаг тий.
Одоо болонгууд сая болохоор гадагшаа орсгол гэрлээ хэвлээ. Одоо болонгууд нөгөө дотоод такси гэдэг аж уурштай зориулж байгаа. За бид нар ч нэргэлж болох бах те тэр таксиг. Тэгмүүд угаасаа анзаарангууд миний зүгээс л одоо яг зүүн Аз руу явангууд нөгөө Grab, Bolt, InDrive ч гэдэг юм ингээ яг өрсөлдөөнүүд байдаг шүү дээ. Танаа одоо яг орж иж байгаа такси одоо UB Cab байт юм уу, эсвэл Abba гэдэг таксинууд байгаа шүү дээ. Тэдрээс яг юунагаараа одоо юм давуу тал өөр зүйлсүүд байгаа вэ? Яг ер нь нэг юм байгаад байгаа. Бидэд одоо ер нь удахгүй зарлчих учраас зарим нөгөө нэг мэдээлэл өөрчлөлт хийхгүй яах вэ? Яг хүнд хэлэхгүй. Тэгээ эхнээс нь бол бид нар ингээ харахад түрүүний хэлдэг тэр instant payment. Ерөөсөө тэр хамгийн өндөр стресстэй цэг тэр байгааг бид нар бол ер нь шийдэж байгаа. Нөгөө талдаа бид бүхэн бас ер нь schedule-үүд гэж юм оруулж ирж байгаа нь болохоор юу гэхээр Монгол бас ер нь энэ их хэрэгжих боломжтой юм. Хуваарьт би одоо урчлаа загчтай. Одоо гадны энэ бүх үйлчлэгийн ийм нэг нэвтрүүлсэн байгаа даа. Энэ орж ирснээр юу шийддэг гэхээр оргил цэгийн ачаалал тодорхойгүй байдлуудыг дээр нь би өглөө 9 цагт хүүхдээ өргөх нь үнэн багхгүй. 8:30 гээл такси хаагаад нөгөө олд нь олдохгүй гэж хэлсний оронд би 9 цаг гээд явна гэж тавьсан бол өмнөх өдөр нөгөөдхөө захиад тавьчихна. Эсвэл 7 хоногийн өмнө захиад тавьчихна. Тэгэд хүүхдүүдээ яг л нөгөө цаг хоцрогдлгүйгээр өглөө хүргэчихнэ. Тэнгүүд жолооч тэнд нэг юм хайж явааны газар очиж гацах биш. 9 цагтаа тийшээ юм тааруулаад очиод нөгөө хүнээ 9 цагтаа аваад хүүхдүүд сургуульд нүргээд өгчих. Бидэд бас ер нь нөгөө тэрийг оруулж өгснөөр ер нь нэлээд тийм хуваарлалт нь таксины болон зам дээр явж байгаа ер нь нэг юм хуваар захиалгаар энэ Монголд бас нэлээд тийм сайн шийдэл юм байна гэдээ бид нар нэгтэй тэрийг оруулж ирж байгаа. Эргээгээд бас нөгөө маптай байгаа учраас бид нар бол ер нь хүнд ер нь юу гэдэм дэ одоо бас нэг юм жижиг юм байгаа нь болохоор бид нар юу хийж байгаа локейшн шеэрлдэг болж байгаа юм. Энд дээр чинь бас юу үстэй гэхээр нэг юм орой эмэгтэй хүн ч байд юм уу эсвэл нэг хүүхэд ингээд аюулгүй байдлаас ингээд би шууд таксинд цуулаа өөрийнхөө real time location-ыг нөгөө одоо нөхөр рүүгээ ч юм уу эсвэл эхнэр рүүгээ ээж аав руугаа ах дүү рүүгээ хин рүү найз руугаа ч юм уу тий шидчихэд нөгөөх нь ингээд хамт за энэ манай ирж ин да ирэхгүй энэ гэдэг хараа явж явах нөхцөлийг системээр бүрдүүлсэн байгаа даа. Энэ бол нөгөө энэ бол одоо эхнэрүүдийн favorite тий хэрэгсэл болох нь дээ. Ийм хийж болж байгаа хөө. Одоо ингээ өглөө одоо энэ залуу шиногоо асаа гэж байж байгаа. Локейшн асаа гэж. Одоо энэ бол одоо юунууд бол нөгөө нэг өглөө ингээ хүүхдээ өргөж өгж байгаа ингээ гэр бүлийг харахаар чинь одоо бас бүгд ажилттай биш үү? Залуучууд энэ манай залуу улс гэдэг чинь бүгд ажилттай биш. Тэгэхээр бид ч залуу шүү дээ тий. Тэгэхээр хүүхдээ бас нэг таксидуулчмаар байдаг. Тэнгүүд бас нэг 50 одоо энэ бол автоматар тавиал явуулж байгаа шүү дээ. Гэхдээ бас энэ real time location-ыг хараад өглөө 9 цагт таксигаа дуудчихад эренгүүт нь суулгачаад хаана явж байгааг нь харчаад сууж ивэл ер нь тэр санаа амар хүүхдээ ажилд нь одоо сургуульд нь үргэлжлээд өөрөө ажилдаа явчих واخхой. Энд чинь бас нэг гэр бүлийн цаг төлөвлөлтөнд их нэмэртэй юм болов уу гэж бас бид нар нэг юм давуу тал гэж бас харж байгаа юм. Тэгээд бас нэг давуу тал байгаа. Маш олон ноттай байна да. Тиногийн реклам болчихвоо. Тэр мэрийг бол би бас ингээд шууд одоо ингээд зарлчихаас бас жоохон айгаад байна. Гэхдээ нэг нь үлдээгээд нөгөө бас нэг өөр нэг нь хэлчих. Энэ нь болохоор бас нөгөө такси үйлчилгээнүүд дээр одоо ингээд юу байж байгаа. Гадны сүрний түрүүний хилдэг нөгөө Kakao, Alipay нөгөө дэлхийн аппликейшнуудаасаа тэд нар буцаагаад ямар ч шинэ аппликейшн Монголд татахгүйгээр такси үйлчилгээ дуучиж болох юм. Тэрэнд нь манай такси үйлчилгээний сервисээ үзүүлэх юм. Яг нь EC Монголын бас нэг одоо хамтраад бид нар EC-маас Монголын EC-ма оруулчихж байгаа. Ер нь нэлээ олон юмнууд байна, нууц юмнууд байна. Дээрээс нь нэмээд яг такси үйлчилгээн дээр бол нэг гоё сюрприз угаасаа байгаа. Тэгээ тэрийг бол угаасаа одоо удахгүй нээгдэхээр цаг нь болохоор хэлэх юм байна. Сюрприз болгоод үлдчихэж байгаа юм байна шүү дээ. Энэ нэг сюрприз байгаа. Тоглоомгүй энэ бас систем талаас хүмүүсийн бодит амьдрал дээр тулгардаг асуудлуудыг тэгээд нэг ялангуяа манай монголчуудын асуудлуудыг шийдээл байгаа юм байна. Тэгэхээр тэр утгаар их сайхан байна. Одоо тэр хүүхдээ сэжил сургуульд нь ингээд найдвартай таксид суулгаа тэгээ өөрөө тэр локейшн одоо байрлалаар нь хянаад ингээд явна гэдэг бол энэ бол бас бодит хүмүүсийн амьдралд хэрэгцээтэй сайхан зүйл хийж байгаа маа тий. Танаа хамт бол бас энийг дагаад бас төвжирлийн асуудал бас баг зэрэгээр бас бууж магадгүй. Яг л тэр таны хэлдэг шиг өглөө хүүхдээ хүрэх гэдэг машинаа хүргэж өгөөд нөгөө тийшээ явгод буцаад ажил руугаа ирдэг. Таксины үйлчлэгч болохоор магадгүй одоо юу гэдгийг нэгдүгээр игнэгээр ингээ явчихж байгаа гэдэг ч юм байна. Маш олон ач холбогдолтой байж болох юм байна. Гэхдээ түүнийг гаргаж байгаа юм байна. Тэгээ одоогоор нууц байгаа юм биш үзэгчтэй. Яг одоо яг хэдүүлээ цацагдах хоёр ихний хэсгүүд нь бол мэдээлэлүүд нийл гараа явж байгаа бохоо. Гэхдээ ер нь бол
бас бэлдсэн цаашаа ярихгүй юмнууд бас их байгаа даа. Одоо тэр нэг дахиж ярихгүй байна. 100 гэхэд 95 сар гэхэд бол ер нь нэлээ ажиллагаатай болцсон байна. 95 сар гэхэд бол фүүлээр орно гэж бид яг нөгөө хай сизон дээр тий. Одоо 3 сарын одоо ингээд эхний 7 хоногоос бид нэр ингээд такси үйлчлэгээ нээж байгаа. Энэ бол нэг талаасаа ингээд эхний сар бол нэлээд тийм тест юм аягтай тийм юмнуудаа засаад янзлаад эн чинь бид нар нэг 2 сар хийгээ хаягч байгаа юм биш эн чинь олон жилийн төлөвлөж харж байгаа учраас нэлээд одоо ингээд түрүүний хилдэг юм юу гэхээр гадны нэг аппликейшн Монголд орж ирээд энийг хийхэд хэцүү байхгүй. Монгол хүний асуудлыг ойлгоод тэр нь тохирсон зардлаар тийм Grab-тай хамтрал чинь бид нар тийм технологи ноу хау дээрээс нэмээд тэр нэг юм хоёр улсын хоорондын ингээд олон улсын холболтын юмнууд маппинг гэл юм олон талт юмнууд дээр хамтарч байгаа нэ сервисийг бид нар үзүүлэх хэрэгтэй байхгүй. Бид нар кастомайз хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хавс өөрний газар Монголын асуудлыг мэдэнгүүтээ тэнд тохирсон систем хийгээд тэр нь Монголд хэрэгжээ тэр нь гадны улсуудын хувьд бол том зах зээл дээр өрсөлдөж байхад Монголын зах зээл дээр орж иж тим хийх байхгүй учраас Монгол залуучууд Монгол компаниуд л энийг хөгжүүлж энийг ингээд цааш нь авч явах хэрэгтэй байна гэж үзэл бид нар бас энэ төслийг сүүлийн хэдэн жил их л идэвхтэй үзээд байна. Үзсний эцэст тэгэл амжилттай хэрэгжин улам цаашаа хөгжүүлсээр л байх юм байна те. Танд бас амжилт хүсье. За баярлалаа. Батхуу дарга маань одоо ингээд нөгөө технологи дээшнийг яаж байна те. Тэгээд төр хувийн хвшлийг хослуулан явж байгаа. Хүний хувьд хэлэхэд одоо бас санал зөвлөмжөө хэлэхгүй те. Яг энэ аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого нь ямар байдгийг, яаж дэмжүүл бид нар хамтарч ажиллаж болох юм. Дээрээс нь бүс нутгийн буюу бус дүүргийн гэж ярих нь бас зөв баг те. Тэгээ нөгөө жуулчдын олноор цуглардаг цэгүүдийг хэрхэн яаж зөв төлөвлөл бас энэ болгон ингээд орлогын төвшин сайжрах юм бол те. Яг хөө тэгээд бид чинь нөгөө нэг гадна талаасаа эргээд тэгээ би ч ялгааг бас харддаг боддог л байсан. Улс орн маань одоо юу хийж ийн бодлогын төвшөнд юм хийж гинөө те. Одоо яаж ийн гэж боддог байсан. Гэтэ бол манай улс чинь бас ч гэж одоо тэр түрүүний ярьсан тэр Go Mongolia төсөлж байдаг юм уу? За өшөө одоо энэ аялал жуулчлал одоо залуучууд соёлын яамнаас одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд бас байна. Мэдээж одоо энэ бизнесүүдэд дэмжигээд одоо энэ улсын хурлын дараа учрлын санаачлаад байгаа энэ чөлөөлийгээд одоо нэлээд томоохон одоо хуулийн хүрээнд тэр бизнесүүдэд хэрхэн дэмжих үү? За тэр зөвшөөрлүүдийг ч гэдэг юм уу? Одоо хүн одоо яг аялал жуулчлалын салбар дээр л ихэд одоо нэг аялал жуулчлалын тэр хай сизонгээр одоо нэг сайхан одоо хоол хийгээд зарич гэдэг юм эсвэл гар урал хийгээд одоо худалдаалъя гэхэд тэрэн дээр авдаг зөвшөөрөл олон шат амжилтуудыг одоо халъя гэдэг улсын хэмжээнд бол бас нэг янз янзын бодлогод одоо хэрэгжүүлээд л явж байна. Тэгэхээр тэр болгоныг бол би бол ховдоо одоо бас нэг энэ төрийн төлөөлөл болоо явж байгаа хувьд бол сайшаалтаа хараа явж байгаа. Мөн өмнө нь одоо тэр аялал жуулчлалын үндэсний хороонд бас ингээд ажиллах богино хугацаанд ажиллах боломж гарч ирсэн. Тэгээд тэндээс одоо нэг Boston Consulting Group тэгээ манай улс маань бас хамтраад тэгээ одоо энэ судалгаан дээр суурилсан хэрхэн аялал жуулчлалынхаа бодлогыг гаргах вэ, хөгжүүлэх вэ гэдэг. Одоо улс маань бол мэрийж байгаа л гэж би одоо яг дотор нь ороод орсон хүний хувьд ингээд харахад бол бас тэгж хэлж чадах цуслаад байна. Гадна байхдаа бол би бас арай өөрөөр боддог байсан. Одоо энэ юу хийж гинэ гэдэг те. Гэтэл тэр болгоныг чинь бид нар нөгөө дотор нь орж ажилтдаг болохоор мэдэхгүй байгаад байдаг. Тэг яг дотор нь ороод ингээд харах юм бол улс бас бодлогынхаа хэмжээнд манай улс бол одоо засгийн газрын хэмжээнд ч гэдэг юм уу, одоо улсын хурлын хэмжээнд ч гэдэг юм уу тэр бодлогууд ер нь бол дэмжигдээд ингээд хийгдээд явж байгаа. Одоо энэ жил жишээ нь тэр COP17 гэл томоохон одоо урал болох гэж байна те. Хамгийн гол нь болох байлаа. Тийм 8 сард болох баг. Тэр одоо дэлхийн дулаарл за одоо байгаль орчны дулаарлалтай холбоотой явагдана. Тэгээд тэрэн дээр одоо бид нар бас хэрхэн маш сайн ажиллах уу. Тэгээд эргээгээ дүр өгөөжийг нь яаж авах вэ гэдэг дээр тэр түрүүний ярьсан төр хувийн хвшлийн хамтарлаас л энэ бол амжилттай болох юм байлээ. Тэгээд хамгийн гол нь тэр чөлөөлөөд тэр чөлөө зах зээлийн зарчмаар нь ингээд дэмжиж улс их дэмжиж өгөх юм бол бодлогоор аль болох нөө зарим талаасаас оролцоогоо хоошоо хэмээд тэгээ энэ бизнесүүдээ тэгээ залуучуудаа ингээд дэмжиж явах юм бол илүү бас боломжтой юм байна гэд харж байна. Тэгээ улс ч гэсэн бас тийшээ явж гинэ гэж бид тэр чөлөөлөйгээд одоо тэр бодлогыг бол хараад тэгж ойлгоод байгаа. За тэгээд одоо бид яг нөгөө нэг нэвтрүүлгээрээ дамжуулаад бид нар ил тод нээлттэй тодорхой хэмжээний бас асуудлуудыг ингэж гаргаж ирж ярилцдаг байгаа. Тэгээ энэ маань бас үзэгчтэй бас аягүй сайн хүрдэг болов уу гэж бид нар бас хардаг. Тэгээд Эрдэнэ уян захирлын үүднээс харахад энэ аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлж байгаа болон одоо яг ингээд хэрэгжилж байгаа хүмүүсийн хувьд мөн дээрээс нь одоо төр хувийн хвшлийн хувьд ч юм уу ингээд яг та өөрийнхөө зүгээс ингээд ийм ингэчүүл
бид нар ингээ хамтран шүү. Эсвэл нөгөө талдаа болохоор энийг ингээ шийдчихвэл бид нар бас ингээ дэмжиж орж ирэхэд бэлэн шүү гэдэг ч юм нөгөө өөрийнхөө зүгээс юм зөвлөмжөө хүргвэл зүгээр болоо гэж бодож байна. Яг л нэвтрүүлгийн маань бас төгсгөлийн булангууд ирж байгаа л да. Тэгээд зөвлөмжөө дуусгадаг боломжлоо шүү дээ. Зөвлөмж гэх үү, шийдэл гэх үү, боломж гэх үү, бодол маяг бодоо тэргээл хэлэх байх л та. Зүгээр яг саяны хэлдгээр төр хувийн юм шиг гэдэг чи одоо бид нар нийслэлийн автобусыг холбох гэдэг энэ ажил явж байгаа. Энэ чинь өөрөө бид нар жуулчтай амархан системийн жуулчтайхаа хэрэглэгчлүүлжээд энэ дугаа сервис бол үйлчлэгийн төр хийж байгаа. Энэ чинь ингээд бид нар уялдаж шүү дээ. Энэ бол одоо ийм цэг дээр чинь нэг такси үйлчлэгээ те бүхэл цэг дээр одоо энэ чинь нэг ийм гив гинт байж байгаа нэг төр үүснэ араас нь бизнес үүссэн юм шиг. Энэ чинь угаасаа ийм анхнаасаа үүссэн юм багхгүй. Одоо хэдүүлээ зүгээр бодоод үзэхэд хэдүүлэнгийн одоо ингээд ууланд гаргаад нэг жил болгоход нэг зохион байгуулалтанд орцсон орол ирнэ шүү дээ. Нийлж аваад нэг шишин хийгээд өөр устдаа тохироо өөр аймагтаа тохироо хийж л таарна. Энд чинь нөгөө бид нар гівгүнд одоо сансраас эзээггүй байхгүй. Энд чинь өөрөө хүний начур энэ хорвоо ертөнц яаж иргэдэг юм зарчим тэр учраас нэг тэрийг нэг юм буруу шааж хоошоо зухдах биш. Яаж илүү одоо энэ уялдааг зөв байлгах уу гэдгийг тухайн цаг мөчд байгаа усууд бид нар хоорондоо эвлэлж явах хэрэгтэй юм байл л да. Тэрнээс заримдаа таалдамжгүй шийдвэрүүд гарна хөв хүн тэр юун дээр ч байж болно шүү дээ. Чинь ойлгомжгүй шийдвэрүүд цаг хугацаа алдсан юмнууд энэ чинь ингээд байж байгаад коррекшнд ороод явдаг. Юм болгон сүүдэртэй шүү дээ. Энэ сүүдэргүй юм гэж байхгүй учраас тэр сүүдэртэй талыг нь мэдж тэгээд тэрнийгээ засах, өөрчлөх дахиад өөр юм ээж явах нөгөөх нь юм бол. Тэгэхээр ингээд юм болгоныг одоо нэг юм болж үтэхгүй хэцүү гэдэг талаас нь биш. Боломж гэдэг талаас нь урагшлуулъя л гэж байгаа шүү дээ. Одоо бид нар энэ залуучууд одоо энэ ингээ харахаар чи юм байгаад байгаа байхгүй. Бизнесийн алтан үе хүмүүс дууссан гэж бододгүй шүү дээ. Өнөөдөр одоо шинэ гарч ирсэн бүх бүтээгдэхүүн үйлчлэгийг л хүмүүс хүлээж авахд бэлэн л биш шүү дээ. Бидний өмнө 10 жилийн өмнө хэрэгжилж иддэг гэсэн зүйл одоо ингээ харахад баг дахиад өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Тэр өөрчлөгдөж байгаа чинь тэнд чинь нэг бизнес үүсэж байгаа. Тэнд нэг хэрэгцээ хүсэл үүсэж идэг. Тэгэхээр өрсөлдөөн бол хийж дуусдаггүй. Тэгэхээр энэ чинь ингээд нэг юм хэрэглэгч өөрөө зах зээл өөрөө дэлхийн шинэ инновац технологи энэ бүхний микстер л явж идэг. Тэрнээс биш дан ганцаараа нэг зүйл одоо нэг компани бүх зүйлийг өөрчилж чадахгүй, хийж чадахгүй. Тэгэхээр бүгдийн уялдааг зөв тааруулаад ихтэй нэгдсэн үедээ шинэ боломжийг хамт үүсгэж чаддаг нэг юм байчвал одоо нэг юм эдгээр яхаараа гэдэг эсвэл тэдгээр яхаараа гэдэг гэсэн нэг иймэрхүү юмнуудаа хавж аял зөв гисэн шийдвэр дүгнэлт дээр нэгдэж чаддаг, хийж чаддаг. Тэрнээс биш хүмүүс чинь нэг юм бас жоохон хувийн эрх ашиг эсвэл ийм болчих гээд байдаг. Уг нь үр дүн шийдвэр дээрээ болон шийдэл дээрээ нэгдчихвэл уг нь их тодорхой байгаад ах шиг байгаа гэдэг. Нэг зөв шийдээд тэрэн дээрээ бүгд нэг окей ярьж шийдсэн юм чи хийш. Гэвэл бүгд талаасаа нэгнээ дэмжиж шинэ юм чинь бүтлээ хэцүү л байдаг шүү дээ. Бид нар чинь хөрөнгө оруулалт шинэ төсөл хөгжүүлдэг улсуудын хувьд бол ингээд бүтээ жигдрээ дуусах өдөр хүртэл шүүмжлэгч нар байж идэг байхгүй. Дуусах цэг хүртэл эсэргүүцснэр байдаг. Эсвэл ойлгомжгүй байдал байдаг. Шантархад яг бэлэн байж идэг. Тэнд ингээд төсөл авч явдаг улсууд чинь нэг юм маргааш шантарсан ч болно. Тэгээ шантархаар юу болдгийг ихэд тэгэл тэр дуусчихж байгаа шүү дээ. Ингээд зардал гараад цаг хугацаа бүх юм алдаад. Тэгтээ зөв чигээр нь гүрийгээ дуусгахад нэг юм бүтээсэн байдаг. Тэгэхээр юм бүтээх процесс хэцүү учраас энэ ингээм хоёр талаас олон талаас нэгдсэн юмнууд дундаа гацалтууд үүсээд байгаа. Нэг юм зөв чиг рүү нэг бариад нэг тултал нэг зүтгэхэд үзүүлэлтээр нь шийдвэрүүд гараад ирээ. Тэрэн дээр хамтраад нэгдээд явах бидний хувьд чинь болохоор энэ гаргасан шийдлүүд дээр нь хамт оролцоод тэрнийхээ нэг хэсэг нь болоод дааж авсан хийх ёстой зүйлээ яг хийгээл тэрнийхээ төлөө дэмжээл бүгдээрээ хамтдаа босоод ирчүүлсэн тийм бодолт бол байдаг л хувийн байгууллага байхгүй юм. Энэ нөгөө нэг зүйрлэл бодож байна. Пуужин хөөрхтөө агаар мандлаас гарахын тулд тэр шатхууныхаа нийт одоо 70% нь зарцуулж ижил агаар мандлаас гардаг. Тэр шиг л таны хэлдгээр эхнэндээ бол одоо нэлээд сорилтууд ихтэй байх нь байна. Тэгээ нэг ингээд сайхан бүтэн цикл гарцсан багт бол амжилттай сайхан одоо систем бол явна л гэж байна. Батгуу дараагийн хувьд бас яг саяны асуултан дээр товчхон бас уриалга гэдэг ч юм өөрийнхөө хувийн зүгээс үзэл бодлоо хуваалцахгүй юу. Тэгээд хэдүүлээ нэвтрүүлгээ бас дуусгахыг тий. За миний хувьд болохоор яг ингээд дөрүүлээ бас яг энэ залуу үеийн төлөөлөл, залуучуудын төлөөлөл гэж л харж байна. Тэгээд биднэрт бол одоо яг нөгөө хийх цаг үе. Тэгээд маш олон залуучууд мэдлэгтэй. Одоо би ингээд Америк түвштэй холбоо, за ингээд PMI
Mongolia chapter. За ингээд одоо манай хороо байна. За ингээд хамаад үсэд. Дандаа ер нь бол ингээд залуучуудын төлөөлөл болоод явж байгаа. Миний харалтад өчнөө олон хэдэн 10 залуучууд ингээд байдаг. Тэгээ энэ олон залуучууд бид нэр бүгдээрээ нөгөө бас зарим тохиолдолд нөгөө айгүй их сошиал ч гэдэг юм өөр мэдээлэлээс бас байдгүй болоо хардгүй болоо зарим ихэнх нь гараач явцсан юм болоо гэд ингээд нэг тийм бодлууд бас төрж болох юм. Тэгэхээр үгүй гэж би бол бодож байна. Тэгээд бидний хувьд бол одоо яг эд бас ачаа үүрэх ёстой насан дээр ирсэн байна гэж бодоод байгаа. Тэгээ бид биш бол хэн хийх вэ? Тэгээ одоо биш бол хизээ хийх үү гэдэг одоо уриалгаар тэгээ одоо бид нар бол бас энэ салбараа тэгээ одоо цаашдаа улс их орноо бол шуурчлах хэрэгтэй юм аа. Тэгээд энэндээ бол одоо мөр зэрэгцээ явж байгаа бол баяртай байна л гэж хэлбэр. За маш сайхан уриалга болон өөрсдийнхөө үзэл бодлыг бас хуваалцсан та хоёртаа баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч студид маань одоо зочилж ирсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. За хостуудаа бас баярлалаа. Манай босс өмөр баярлалаа баярлалаа тий. Үзэгчдээ бид өнөөдөр аялал жуулчлалын ухаалаг аялал жуулчлал мөн дээрээс нь технологи бодлого төлөлтийн дагуу зочдоо ирж чөлөөт ярилцлага хийлээ. За тэгээд өнөөдрийн зочноор Tesa Investment компаниг үүсгэх захирал Эрдэнэ баяр, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны засаг дарга Батхүү нараа оролцлоо. Хөтлөгчөөр хамтран Сүмбэр маань бас хөтлөлөө. Бид 7 хоног бүрийн мягмар гарагийн 15 цагаас та бүхэндээ салбарын аялал жуулчлалын салбарын болон бусад технологийн холбоотой бүх мэдээллүүдийг төлөөлөлтийг үргэлжлүүлэн оролцуулж та бүхэндээ хүргэж байгаа билээ. Тэгээд нэвтрүүлгээ төгсгөе. Энэ удаагийн дугаарт маш сайхан сэдвээр ярилцсан нэвтрүүлэг боллоо гэж бол миний хувьд бодож байна. Хоёр зочиндоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд туршлага болон өөрсдийн санаа бодлуудаа хуваалцсанд маш их талархаж байна. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд үзэгчдээ эх 7 хоногт яг энэ цагтаа эргээд уулзцгаая. Баярлалаа.